Сайн бацхан үзэгчтэй хятад энэ 7 хоногт нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро Америк нэгдсэн улсын тусгай хүчнийхэнд баривчлагдсан мэдээлэлтэд зэрэгцэн Венесуэлийн уламжлалт хөрш орнуудын хариу үйлдэл олонний анхаарлыг татаж байгаа. Тэр дундаа хятад улс хамгийн түрүүнд гарч ирнэ. Учир нь Венесуэл улсын газрын тосны экспортын бараг 80% нь хятад улс руу гардаг гэсэн тооцоо бий. Хятад улсын зүгээс Николас Мадуро болон түүний гэргийг яаралтай суллахыг шаардаж байна. Удаан хугацаанд үргэлжилсэн олон улсын хориг арга хэмжээний улмаас Венесуэлд хөрөнгө оруулж ирсэн гадаад түншүүд тун цөөн болсон байдаг. Харин хятад улс Венесуэлийн докторгүй эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулж ирсэн тэдгээр цөөн орнуудын нэг юм. Өнгөрсөн бям гарагт Америк нэгдсэн улсын цэргийн хүч Николас Мадурог баривчлахаас хэдхэн цагийн өмнө хятадын дипломатууд Венесуэл улсад стратегийн түншлэлээ баталгаажуулахаар ирээд байсан гэдгийг сануулъя. Хятадын Венесуэл дахь оролцооны гол тулгуур нь эрчим хүчний салбар. Хятадын төрийн өмчит үндэсний газрын тосны корпорац нь Венесуэлд хэд хэдэн стратегийн чухал хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Венесуэл улс нь өөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том баталгаатай газрын тосны нөөцтэй улс байгаа. Эдгээр нөөцийн ихэнх нь Оринокогийн бүсэд байрладаг. 2008 онд Хятадын үндэсний газрын тосны корпорац болон Венесуэлийн төрийн өмчит компанитай хамтран байгуулсан Petrosinovensa гэх хамтарсан компани нь энэхүү бүсийн түүхий газрын тосыг олборлож Хятад руу нийлүүлснээр Венесуэлийн гадаад үрийг бууруулахад нэмэр олж ирсэн байдаг. Америк нэгдсэн улсын хориг арга хэмжээ оргил үедээ хүрэхэд томоохон шинэ хөрөнгө оруулалтууд гацсан боловч хувийн хөвшлийн зарим төслүүд үргэлжилсээр байгаа юм. 2024 онд л ихэд 20 жилийн гэрээний хүрээнд China Concord компани 2026 оны сүүл гэхэд өдөрт 60 мянган баррел олборлох зорилготой 1 тэрбум $1 хөрөнгө оруулалт бүхий газрын тосны 2 ордыг 2025 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулсан байдаг. Хятадын бүс ба зам санаачилгын тухайд Венесуэл улс нь энэхүү санаачилгын стратегийн чухал түнш боловч эдийн засгийн гүн хямралын улмаас сүүлийн жилүүдэд шинэ дэд бүтцийн төслүүд цогсон байдалд орсон байна. 2024 оны Mercator институтийн тайланд дурдсанаар экспорт багаснаас шалтгаалan анх бомбд байхаар төлөвлөсөн нэг төсөл үр төлбөр барагдуулах зорилгоор газрын тосны байгууламж болон өөрчлөгдөжээ. Тэгвэл Америк нэгдсэн улсын нөлөө эдгээр хөрөнгөд хэрхэн нөлөөлөх вэ гэх асуулт урган гарч ирнэ. Венесуэлийн шинэ засаг төр Америк нэгдсэн улстай сайн харилцаа холбоотой нөлөө бүхий засаглал байх магадлал өндөр. Хэрвээ тийм зүйл болбол Хятадын хөрөнгийг шууд хураах, үндэснийх болох алхам хийж магадгүй юм а. Тухайлбал Petrosinovensa тэргүүтэй хамтарсан төслүүдийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Хятадын давуу нөхцөлийг зуцалж эзэмшлийн хувийг багасгаж Америкийн компаниудыг гол хувьцаа эзэмшигч болгох хувилбарч байгаа. Reuters агентлагийн мэдээлснээр Petroles de Venezuela аль хэдийн зарим хамтрагч компаниудтай хандан түүхий тосны олборлолтоо бууруулах шаардлага тавьсан байна. Хятадын их баригчдын хувьд яаран хөдлөхгүй ажигласан шинжтэй байгаа ч гэлээ дипломат орчинд ийхүү эсэргүүцэл илэрхийлж Николас Мадуро болон түүний гэргийг яаралтай суллахыг шаардаж байна. Хятад улс Тайваны тусгаар тогтнолын дэмжсэн үйл ажиллагаанд оролцсон гэж үзэн Тайваны засгийн газрын 2 сайдыг их газрын Хятадд нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дараа Тайпей хотын зүгээс уг хоригийг эрс эсэргүүцэж дарамт сүрдүүлэгт хизээж бүхийхгүй гэсэн мэдээллийг хийжээ. Хятад улсын зүгээс Тайваны дотоод хэргийн сайд Лю Шихуан болон боловсролын сайд Чен Инья нарыг Тайваны тусгаар тогтнолыг дэмжигч хатуу үзэлтнүүд гэж тодорхойлж тэд болон тэдний ойрын хамаатнуудыг их газрын Хятад руу оруулахыг хоригложээ. Хориг нь мөн Хонконг, Макао руу нэвтрэх эрхийг хамарсан байна. Хятад улс нь Тайваныг өөрийн нутаг гэж үздэг ба арлын хяналтыг авахын тулд хүч хэрэглэх боломжийг өгөөсгдөггүй. Харин Тайваны зүгээс Хятадын мэдээлэл авах гэсэн мэдгдлийг эсэргүүцэж ирээдүгөө зөвхөн Тайваны ард түмэн шийдэх эрхтэй гэж үздэг байна. Тиймдээ энэхүү шинэ хоригийн дараа Тайваны их газрын харилцааны зөвлөл хатуу эсэргүүцлээ илэрхийлж уг алхам нь хоёр талын харилцаанд ноцтой сөргөөр нөлөөлж олон нийтийн дургуутслыг өдөөх талаар анхаарууллаа. Ингэхдээ Бээжин нэр дурдсан хүмүүсийг ашиглан иргэдэд айдас төрүүлж Тайваны ард түмнийг тусгаар байх шийдвэрээ орхих, ардчилсан эрх чөлөөгөө үл хүндэтгэх нөхцөлд оруулахыг эрмэлзэж байна гэж тодорхойлсон байна. Мөн Хятад улс Тайваны тусгаар тогтнолыг дэмжихийг гэмт хэрэгэ гэж үзэн Тайваны дээд хэмжээний прокурор албан тушаалтнуудыг хамруулах оролдлого хийж байгааг буруу шаажээ. Хятадын албаны хэвлэлийн төлөөлөгч Чен Бинхуа 7 хоног бүрийн хэвлэлийн баг хурлынхаа үеэр хэлэхдээ одоогоор нийт 14 хүн Тайваны тусгаар тогтнолыг дэмжигч гэх жагсаалтанд орсон гэж зарласан байна. Энэхүү жагсаалтанд Тайваны дэд ерөнхийлөгч Шяо Бикхем, Арлын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Жозеф Ву, Батлан хамгаалахын сайд Веллингтон Күүнер орж байгаа.
Мөн Тайваны дээд прокурорын газрын ажилтан Чин Шуй тусгаар тогтнолын үйл ажиллагаанд хамтран оролцсон гэж буруутгагджээ. Албаны төлөөлөгч нар прокурорын үйл ажиллагаатай холбоотой баримт мэдээллийг илгээхийг хүсэж байгаа ба үүний үндсэн дээр Хятад улс шийтгэлээ онооно гэж зарласан байна. Одоогийн байдлаар ямар арга хэмжээ авахыг заагаагүй байна. Энэ 7 хоногийн мэмэр гарагт Бээжин хотноо бүгдээрэн дахь Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung айлчилж байна. Тэрээр Хятадын ерөнхий сайд Ли Цзянтай уулзаж, хоёр улсын харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Хятад улс нь өмнөд Солонгос улстай хамтран зах зээлийн нээлттэй байдал, холболт, дээд зэрэглэлийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний технологи зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх, үйлдвэрлэлийн интеграц болон уялдааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүчин зүйлсүүдээр хамтарч ажиллахад бэлэн байгаа талаар Хятад улсын ерөнхий сайд Ли Цзян хэлж байна. Мөн Хятадын талаас өмнөд Солонгосын компаниудад Хятадд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг уриалж, өмнөд Солонгосын тал Хятадын компаниудад хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг хүмүүжүүлэхийг хүсэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Харин өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung өмнөд Солонгос болон Хятадын харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг ба Хятадын үндсэн эрх ашигыг хүндэтгэж байгаа гэдгээ хэлсэн байна. Тэрээр хоёр улс ойр дотны харилцаа, мэдээлэл солилцоогоо үргэлжлүүлж, эдийн засаг, худалдаа, бусад салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цаг үеийн нөхцөлд нийцүүлэн хамтран хөгжих чиглэл бэлэн байгаа гэжээ. Хятад болон өмнөд Солонгос хоёр талын худалдааны хэмжээ 2025 онд ойролцоогоор 350 тэрбум ам.долларт хүрсэн ба Хятадын экспортын 3 дахь том зах зээл нь өмнөд Солонгос улс байдаг. Хоёр улсын өндөр технологи, электрон, автомашин, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбаруудын холбоо гүнзгий гэж хэлж болно. Өмнөд Солонгосын томоохон компаниуд болох Samsung, LG, Hyundai зэрэг компаниуд Хятад улсад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж, экспорт болон нийлүүлэлтийн сүлжээний түвшинд нөлөөтэй ажилладаг байна. Хятадын компаниуч гэсэн ялгаагүй өмнөд Солонгос улсад хөрөнгө оруулалт хийж зах зээлээ өргөжүүлсээр байгаа юм. Хятад болон Япон улсын хоорондох дипломат маргаанаас үүдэлтэй эдийн засгийн таагүй харилцаа үргэлжилсээр байна. Энэ 7 хоногт Хятадын зүгээс Япон улсын далайн бүтээгдэхүүний эсрэг хориг зарласан байна. Цаашаад энэхүү хориг нь Хятад улсын газрын хөрөлмэтийг ч гэсэн хамарч маадгүй байна. Хятад улсын худалдааны яам мэмэр гаргаас эхлэн Японы далайн бүтээгдэхүүний эсрэг хориг зарлаж, цаашлаад Япон улс руу чиглэсэн хоёр талд хэрэглээний бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангадгасан талаар мэдээллээ. Япон улс руу цэргийн хэрэглээнд зориулагдсан болон бусад төстэй хоёр талд бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг хориглож, ямар ч эцсийн хэрэглэгч эцсийн хэрэглээнд Японы цэргийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тохиолдолд хязгаарлах болсон байна. Энэхүү шийдвэр нь Хятад улсын экспортын хяналтын тухай хууль болон хоёр талд хэрэглээний бүтээгдэхүүний экспортын зохицуулалтын журам зэрэг холбогдох хууль дүрмийн дагуу гарсан гэж яамнаас тайлбарж байгаа. Энэхүү иргэн Хятад улсын ерөнхий сайд Такаичи Сане Тайваны асуудлаар Хятадтай холбоотой мэдээлэл хийж, Хятад Тайваны асуудал гүнзгийрвэл Япон улс цэргийн оролцоотой байж магадгүй талаар ярьсантай холбоотой. Энэ хэрэг нь Хятадын дотоод хэрэгт саад учруулж, нэг Хятадын зарчимд ноцтой зөрчил учруулсан гэж яамнаас тайлбарж байгаа юм. Мөн энэхүү шийдвэр нь үндэсний аюулгүй байдлыг хангах, соёл иргэншлийн аюулгүй байдал, олон улсын үүрэг, цөмийн зэвсгийн дархалтыг хязгаарлах зэрэг олон зүйлсийг биелүүлэх зорилготой гэж байна. Мөн хэрэв аль ч улс орон бүс нутгийн байгууллага эсвэл хувь хүн дээр дурдсан журмыг зөрчиж, Хятадд үйлдвэрлэгдсэн холбогдох хоёр талд бүтээгдэхүүнийг Японы байгууллага эсвэл хувь хүнд шилжүүлсэн тохиолдолд хууль ёсоор хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулж байна. Хоёр талд бүтээгдэхүүн гэдэг нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа, технологи, үйлчилгээ, ялангуяа массын устгалын зэвсэг болон түүнтэй холбоотой хэрэгслийг зохион бүтээх, хөгжүүлэх, үйлдвэрлэх, ашиглахад чиглэсэн боломжтой зүйлсийг хэлнэ гэж тайлбарлажээ. Хятад улсын зүгээс Япон улсад тавьж байгаа эдгээр хоригуудын цар хүрээ газрын ховор элементийн салбарыг ч гэсэн онилж магадгүй байгаа юм. Хятад улс нь газрын ховор элементийн олборлол болон нийлүүлэлтээр дэлхийд дахинд тэргүүлдэг бөгөөд Япон улсын эсрэг дарамт шахалт үзүүлэхэд энэхүү давуу талаа ашиглах боломжтой гэж салбарын шинжээчид таамаглаж байна. Өнгөрсөн он Хятад улс хэд хэдэн удаа дефляцид өртөх эрсдэлтэй болоод байсан мөлий. Тэгвэл энэ онд Хятад улсын төв банк буюу Ардын банк яаралтай хуралдаж, мөнгөний бодлогоо харьцангуй зөөлөж, зах зээл дэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг хэлж байна. Гэхдээ банкуудын заавал байлгах нөөцийн хөв болон бодлогын хөвг бууруулах зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан гэлээ. Хятад улсын төв банк буюу Ардын банк энэ жилийн ажлын чуулга уулзалтынхаа дараа эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг болон үнийн түвшний зөв зохистой өсөлтийг өөрийн гол мөнгөний бодлогын зорилтууд болгон тодорхойлж байгаа талаараа мэдээллээ. Мөн төв банкнаас гаргасан мэдээлэлд валютын ханшийг өөрийн үндсэн хэмжээнд тогтвортой байлгаж, ханшийн гинтийн савлгаанаас урьдчилан сэргийлэх зорилтыг тавьсан байна.
Хятад улс нь өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлж, ойролцоогоор 5% өсөлттэй байх хүлээлттэй байна. Энэ нь 2025 оны албан бус зорилтод өсөлтийн түвшин ба олон улсын байгууллагуудын таамагтай нийцэж байгаа юм. Инфляцийн тухайд Хятадын хэрэглээний үнийн индекс 2025 оны туршид хэлбэлцжээ. Ингэхдээ зарим үед хоол хүнсний үн буурч, зарим үйлчилгээ, үндсэн бус барааны үн өссөн байгаа нь үнийн түвшний ерөнхий хандлагыг илэрхийлэхгүйч төсвийн бодлого хэрэглээний эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлүүдийг хянах шаардлагатай байгааг харуулсан хэрэг болсон юм а. Харин энэ жил Хятадын төв банкны зүгээс дотоодын эрэлттэй холбоотой салбарууд, технологийн инновац, жижиг дунд бизнесүүд зэрэг гол салбаруудад санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зорж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг жигд байлгах, ажлын байр, өрхийн орлогыг дэмжих зорилготой гэлээ. Үйлчилгээний салбарын хэрэглээг дэмжих ажлын тухайд дахин санхүүжилтийн хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглаж, зээл олголтыг нэмэгдүүлнэ гэж байна. Ингэхдээ ахмад насны асаргаанд зориулсан төслүүдэд илүү анхаарч ажиллана гэж зорьсон байна. Мөн Төв банк санхүүгийн эрсдлийг удирдах зорилгоор банк бас байгууллагуудад тусгай нөхцөлд хөрвөх чадвар муутай хөрөнгүүдийг дэмжих механизм бий болгох төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Түүнчлэн санхүүгийн реформ нээлттэй бодлогуудыг үргэлжлүүлэх, олон улсын санхүүгийн удирдлагын реформыг дэмжих замаар санхүүгийн зах зээлийн үйлчилгээ удирдлагын чадварыг бэхжүүлэхээр ажиллана гэлээ. Төв банк нь энэхүү бодлого зорилтоо хэрэгжүүлэхдээ өрхийн болон бизнесийн итгэлийг тогтоох, зээлийн урсгалыг бодит эдийн засаг руу чиглүүлэх, валютын хаашийг доктортой байлгах чухал үүрэг хүлээж байна. Хятад улсын логистикийн салбар 2025 оны 12 дугаар сард өсөлт үзүүлж, зах зээлийн хүлээлтийг давуулан биелүүлсэн талаар Хятадын логистик худалдан авалтын холбооноос мэдээллээ. Ингэхдээ тус салбарын идэвхийг харуулсан индекс өнгөрсөн оны 4 улирал дараалан сэргэж хандлага үзүүлсэн замун хамгийн өндөр үзүүлэлтээ жилийн сүүлийн сард харуулсан байна. 2025 оны 12 дугаар сард Хятадын логистикийн салбарын өсөлтийн индекс 52.4% хүрсэн ба энэ нь өмнөх сараас 1.51%-аар өссөн үзүүлэлт болжээ. 50%-аас дээш индекс нь өргөжлөлтийг, 50%-аас доош нь агшилтыг илтгэдэг байна. Логистикийн салбарын ажлын хэмжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, шин захиалгууд, хөрөнгийн эргэлт, ажиллах хүчний индексүүд бүгд өргөжлөлтийн бүсэд хадгалагдаж сар сараар өсөх хандлагатай байсан байна. 12 дугаар сард логистикийн нийт ажлын хэмжээний индекс 52.4% хүрсэн байгаа нь 2 дахь сардаа дараалан өсөлт үзүүлж байгаа хэрэг юм. Өмнөд төв болон баруун бүсүүдийн индекс тус бүр 51.7, 52, 52.9% байж, сар тутмын өсөлт нь 1.2, 1.71%-аар нэмэгдсэн байгаа юм. 2025 оны 4-р улирлын дундаж нийт ажлын хэмжээний индекс 51.3% хүрсэн байгаа нь 3-р улирлын дунджаас 0.41%-аар өндөр байгаа юм. Шинэ захиалгын индекс 12 дугаар сард 51.8% хүрч, сар тутмын өсөлт 0.21%-аар нэмэгджээ. Логистикийн үйл ажиллагааны хүлээлт болон салбарын өсөлтийн тухайд хүлээлтийн индекс 12 дугаар сард 54.8%-тай байсан ба зах зээлийн хүлээлт өндөр түвшинд тогтвортой байна. Эрчим хүч, үйлдвэрлэл, хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт логистикийн салбарт эерэг үзүүлэлтүүдийг авчирсан талаар салбарынхан хэлж байгаа юм. Төмөр зам, агаарын тээвэр, шуудан, шуурга хүргэлт зэрэг салбаруудын үйл ажиллагааны хүлээлтийн индексүүд мөн адил өндөр түвшинд байлаа. 2025 оны жилийн дундаж үзүүлэлтүүдийг жилээр нь харвал Хятад улсын логистикийн салбарын хөгжлийн индексийн жилийн дундаж 50.8%-тай гарсан байна. Энэ нь логистикийн салбарын удирдлагын доктортой сэргэлт, салбарын хөгжлийн уялдаа холбоо, үйл ажиллагааны бат бөх өсөлтийг харуулж байгаа талаар албаныхан хэллээ. Дэлхийн роботын зах зээлд тэргүүлдэг Хятад улс энэ он ч гэсэн бүр чих өсөлт харуулах төлөвтэй байна. Ингэснээр хиймэл оюун ухааны хэрэглээ, хиймэл оюун ухааныг бизнесийн зорилгоор ашиглах, зам бүтээгдэхүүн үйлчилгээ болгон борлуулах чиглэлд онцгой хувь нэмэртэй байх талаар салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Unitrek компани саяхан Бээжинд худалдааны төвд дэлгүүрээ нээж хүн хэлбэртэй робот болон робот нохойг хэрэглэгчдэд худалдааж эхэлсэн байна. Робот нохой нь хүүхдүүдийн хөгжилд тусалж гэрт 8-аас 10 кг хүртэл жинтэй эд зүйлийг зөөх үүрэг гүйцэтгэдэг бол хүн хэлбэрийн роботууд нь ахмад наснууд хүүхдүүдэд хань олох, туслах үүрэгтэй байна. Ирээдүйд дуу хоолойгоор удирдах боломжтой робот хөтөч нарч гэсэн гарч ирэх төлөвтэй байна. Хятадын 5000 гаруй хиймэл оюуны компани биежсэн оюун ухааны технологиг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хятадын үндэсний хөгжил, шинжлэлийн хорооны макро эдийн засгийн судалгааны эрдэмтэн Гон Пимингийн хэлж байгаагаар хиймэл оюуныг робот төхөөрөмжтэй нэгтгэснээр үйлдвэрлэл болон хэрэглэгчийн салбарт томоохон дэвшил гарч ирээдүйд гол салбар болно гэж тайлбарласан байна. Одоогоор биедсэн оюун ухаантай роботууд зөвхөн тодорхой нөхцөлд үйлдэл хийх чадвартай ба олон талт хэрэглээнд хараахан зориулагдаагүй байгаа юм. Гэсэн хэдиж мэргэжилтнүүд ChatGPT-гийн хэрэглээ дэлхийд дахинд төгссөнтэй адилаар хиймэл оюуны ойлголт, бүтээх чадварын хувьсгал, биедсэн оюун ухааны роботын салбар ирээдүйд шийдвэр гаргах, орчны хариу үйлдэл үзүүлэх чиглэлд томоохон ахиц гарна гэж таамаглаж байна.
Ledger Robotics компани гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ко Жиндогийн хэлж байгаагаар роботыг бодит хэрэглээнд нэвтрүүлснээр хэмжээний өгөгдөл үүсэж ирээдүйд олон талын хэрэглээнд нийцүүлэхэд үнэж баршгүй ач холбогдолтой хэрэг болно гэж хэлж байна. Роботууд хэрэглэгчийн зах зээл нэвтэрч шинэ худалдааны туршлага бий болгосноор технологи бүтээгдэхүүнийг сайжруулах стратеги боловсруулахад чухал хувь нэмэртэй байх нь гарцаагүй юм а. Роботууд хэрэглэгчийн зах зээлд нэвтэрч шинэ худалдааны туршлагыг бий болгосноор технологи бүтээгдэхүүнийг сайжруулах стратеги боловсруулахад чухал хувь нэмэртэй байдаг байна. Тэр дундаа Хятадын хиймэл оюуны хөгжил томоохон хилний загваруудад дэвшил авчирч 2026 онд бүрчиг хэмжээгээр нэмэгдэх талаар салбарынхан хэлж байгаа юм. Цэнхай их сургуулийн профессор Лю Жиагийн хэлж байгаагаар 2026 онд хиймэл оюун нь их сургуулиуд болон судалгааны институтын шинжлэх ухааны шинжилэлд хүчтэй өрсөлдөөнийг бий болгоно гэж таамаглаж байна. Энэ бүхэн Хятадын роботын салбар болон хиймэл оюун ухааны технологи эрхчлүүдэд үйлдвэрлэл судалгааны салбарт гүнзгий нөлөөлөл үзүүлэхийг илтгэж байна. Хэдийгээр энэхүү Хятад улсад хиймэл оюун ухаан болон роботын хэрэглээ хурдтай нэмэгдэж байгаа ч гэлээ үүнтэй зэрэгцэн хөдөлмөрийн зах зээлд асар том өөрчлөлт гарах эрсдэл үүсэж байгаа. Энэ талаар Хятадын шинжээчид салбарын мэргэжилтнүүд юу гэж хэлж байгааг харуулъя. Хятадын мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд эрс өөрчлөлт авчрах магадлал өндөр байгааг анхааруулж энэхүү технологийн зохицуултыг сайжруулах шаардлагатай байгааг онцолж байна. Одоогийн хиймэл оюуны бүтээмж 7 сар тутамд 2 дахин өсөж, өмнө нь 1 минутын код бичиж чаддаг байсан загварууд одоо 1 цагийн ажлыг гүйцэтгэх боломжтой болжээ. Хиймэл оюуны эцэг эгддэг Жофри Хинтон энэхүү технологиг хүний ажлыг орлох боломжтой цаг үеийн хамгийн нөлөөтэй хэрэгсэл хэмээн тодорхойлсон ба үүнээс санаа зовниж байгаа гэдгээрч хэлсэн байдаг. Тэгвэл Хятадын үндэсний хөгжил шинжилгээний хорооны макро эдийн засгийн судалгааны академийн дэд эрдэмтэн Гон Пимингийн үзэж байгаагаар эдгээр хөгжиж байгаа хиймэл оюуны загваруудын үр дагаварт бэлэн байх нь чухал гэлээ. Судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн ажлын байрны ойролцоогоор 30% нь хиймэл оюуны нөлөөгөөр өөрчлөлтөнд орох магадлалтай гэсэн тооцоолол байдаг. Сингапурын хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн тайланд мөн дурдсанаар тус улсын компаниудын 53% нь ирэх 3 жил шинэ ажилтан авах явцыг удаашруулах эсвэл зогсоох төлөвтэй байгаа гэлээ. Хятад улсын тухайд хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой хөдөлмөрийн маргаанч гэсэн жил ирэх тусам нэмэгцээр байна. Жишээ нь нэгэн технологийн компанид 15 жил ажилласан, уламжлалт гар аргаар газрын зургийн өгдөл цуглуулдаг байсан мэдээлэл цуглуулагч ажилласаа халагдсан байгаа юм. Түүний ажилладаг байсан компани хиймэл оюунтай автоматжуулсан өгдөл цуглуулах систем рүү шилжснээр гар аргаар цуглуулах шаардлагагүй болж түүний хялтас болон албан тушаалыг нь тэр чигт буулгасан байна. Компани зүгээс анх хийсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлд томоохон өөрчлөлт гарсан тул түүний гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ. Гэхдээ хөдөлмөрийн гэрээний маргааныг шийдвэрлэх хорооны зүгээс компанид технологийн өөрчлөлтөөс үүссэн эрсдлийг ажилтнад шилжүүлж гэрээг цуцалсан байгаа нь хууль ёсны үндэслэлгүй гэж дүгнсэн байна. Үүний улмаас компани ажилтнад хууль бус гэрээ цуцалсны нөхөн олгор төлөх шийдвэр гарчээ. Хятадын төрийн зөвлөл 2025 онд албан ёсны баримт бичигтээ хиймэл оюуныг ашиглан шинэ ажлын байр бий болгох, уламжлалт ажлыг дэмжих замаар ажил эрхлэлтэнд үзүүлэх нөлөөллийг бууруулахыг тодорхой тусгасан байдаг. Мэргэжилтнүүд ажлын байрны эрсдлийг урьдчилан тооцож, ажилтнуудыг хамгаалах механизм бий болгохыг зөвлөж, хүний эсрэг сөрөг үр дагаврууд гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал гэдгийг онцолж байна. Та бүхэн Тэнгэр телевизийн Хятадын 7 хоног тэмдэглэлийн ээлжид дугаар хүрлээ. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.